Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. Болормоо байна. Та бүхэндээ өнөөдөр хувь хүний үнэмшийн тухай ярихаар бэлтгэлээ. Тэгэхээр 2 хоногийн өмнөөс би нэгэн үйлчлүүлэгчтэй ажиллаж эхэлсэн байгаа. Энэ үйлчлүүлэгч маань бие махбодын хувьд болон оюун санааны хувьд нэлээд олон асуудалтай. Тухайлбал бие махбодын хувьд орноосоор босгоод гадагшаа гарахт хоолоо хийж идэх хэцүү байдаг. Тэр ич хүчийн асуудалтай. Өөрөөр хэлбэл байнгын ядаргаанд орчихсон байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дочсон нэр томьёо нь бол Эми гэдэг хүчин байгаа. Өчтөр болсон үйл явдлаач хүртэл мартчихдаг тийм fibromyalgia гэдэг ой санамжийн асуудалтай. За мөн жоохон байхтаас ахуулаад суралцах чадамжаа алдчихсан буюу суралцахад жоох төвхтэй байдаг гэсэн суралцах чадамж таарав гэсэн дүгнэлттэй хүүхэд дүгнэлтийг авч ирсэн тийм харилцагч байна. Тэгээ энэ харилцагч маань болохоор надад анх хандахдаа би жин нэлийн их болчихлоо. Суугаах үе. Тэгээд жин их болохоор надад ингээд эрүүл мэндийн өөр олон асуудлууд гарч ирээд байна. Тэгэхээр тухайлбал би одоо чихрийн шидэндээ болж байна. За биеэр маань янз янзын аллергинууд гарч байна. Тийм учраас би одоо нэгэн хатуу дэглэмийг хоолны дэглэм барих гэж байгаа. Энэ дэглэмээ би амжилттай болгохын тулд танаас тусламж хүсэж байна гэж надад хандсан байгаа. Тэгээд сүүлийн мөчөд харин миний ер нь хоолны дэглэм болоод ах шиг байна. Одоо харин суралцах чадамжтан дээр би ажилламаар байна. Зөндөө олон зүйлийг сурмаар байна, хөгжмөр байна. Цаашлаад би ном бичмээр байна, даанч би чадахгүй байна гэх. Тэгээд суралцах зүйлийг нь юу хоошин татаад байна гэж гаргаад ирсэн чинь суралцах айдас. Суралцахаас өгтлээ айдаг. Тэгэхээр суралцах боломж ингээд зөндөө олон байгаад байгаа боловч сурын юм идэх гэхлээр л айц нь хүрээд хоошо сурын. RTD сэтгэл заслаар юу гарч ирсэн бэ гэхлээр бүр дөнгөж ихээс дөрөв эмнэлэгт байж хахад нь ээжээс нь хүмүүс салгаад авч байгаа тэр дурсамж гарч ирж байгаа. Тэгэхээр би уг нь ээжигийн хөвлөө дээр байх ёстой шүү дээ. Яагаад энэ хүмүүс намайг авч явж байгаа юм бэ? Ямар сони юм бэ гэж гайхаж байгаа тэр мэдрэмж гарч ирж байгаа. Хоёр дахь нь болохоор дөнгөж 4 сартай. Тэгээд өөрийг нь хайрлаж байна гэж бодсон нэг эцэг эх маань дахиад өөр хүнд өгч байгаа тийм мэдрэмжийг авч байгаа. Тэгээд энэ мэдрэмжээс хүүхэд юу гэж бодсон гэхлээр би яг л хог навшиг хэрэггүй амт юм байна. Тийм учраас миний төрсөн ээж ч намайг өөр хүнд өгөө, дээрээс нь намайг хайрлаж байна гэж бодсон энэ хамгийн сайн гэж бодсон энэ хоёр эцэг эх хүртэл намайг өөр хүнд өгч байна. Тийм учраас би хэрэггүй хог навшиг хүн юм байна. Баг хүн биш юм байна гэдэг тийм бодол итгэл үнэмшлийг жоохон байхдаа авчихсан гэсэн. Тэгээ энэ итгэл үнэмшил нь өөрийг нь бүхий л одоо амьдралынхаа туршид дагаж явсаар байгаад юу ч хийсэн яах вэ? Чанартай хийхгүй, суралцах дурггүй, бас айцсаар дөрөн. Хамгийн том айц бол яах вэ? Хаягдах. Abandonment тий хаягдах. Тэгэхээр энэ айцыг аль багтаа авчихсан. Энэ айц дээрээ тулгуурлаад би хэрэггүй хүн гэдэг итгэл үнэмшлийг бий болгочихсон учраас юу сураад нэмэргүй буюу ирээдүйн итгэл үнэмшил, итгэл найдвараа алдчихсан байна. Тэгээ өөрийгөө аливаа юмыг сайн хийж чадна, сайн сайхан амьдрна гэдэгтээ ерөөсөө огт итгэхээ болчихсон байна гэсэн. Харин өнөөдөр 2 хоногийн дараа би үйлчлүүлэгчтэйгээ сэтгэл заслын дараа ярилцлаа. Тэгэхээр манай хүмүүс маань энэ 7 хоногт нэлийн завгүй байна. Нэгэн уулзалтанд оролцох илтгэл тавих гэж байна. За дээрээс нь хичээл заах гэж байна. За мөн түнчлэн өөрөө мэдрэмжийнхээ хувьд би бол хийж чаднаа гэдэг итгэлтэй байгаа. Итгэлтэй болсон. За өөрөө ой дурсамжин дээр өөрийнхөө үнэлэмжийн дээр яагаад юу өөрийгөө доош нь хийгээд байсан бэ гэдэг дээр хүртэл ажиллаад өөрийн үнэлэмжээ өсгөж чадсан байгаа. Өөртөө бас улам илүү итгэлтэй болоод бас суралцах замлаа бас эхлүүлж чадсан байна. Тэгэхээр энэ 7 хоногийн үед нэлээд эрч хүчтэй байна. Зөндөө олон зүйлийг хийж амжууллаа. Би өөрөөрөө барах гэж байна. Мөн түнчлэн миний хоолны дэглэмж гэсэндээ дагаад улам илүү сайн байсаар би одоо 30 дахь хоног дээрээ явж байна. Тэгээд нийлээд баг 24 кг хассан гэдэг надтай өнөөдөр ярилцлаа. Тэгэхээр бид хоёрын аялал бол одоо дуусаагүй байна. Дөнгөж эхэлж байна. Гэтэ дөнгөж эхэлсэн эхний уулзалтаар сэтгэл заслаар ийм үр дүнсан гэдгийг та бүхэнд танилцуулахдаа таатай байна.